Сайхан амарсан уу? Өнөөдөр ер нь манай удирдах байгаа оюун гэрэл пастор маань бас шинэ хүнийг угтаж авсан баг. Гэхдээ шинээр ирсэн хүн байвал гараа өргөхгүй. Дахиад нэг гараа өргөхгүй. Шинээр ирсэн хүн байгаа юу? За баярлалаа. Бүгдээ дахин алга дэшээ тий. Баярлалаа. Магадгүй өнөөдрийн энэ эндэр дээрээс энэ тайзан дээрээс хэлэгдэх ярих зүйл танд одоо бүрэн эсвэл 100% ойлгохдохгүй ч байж болох юм. Гэхдээ Бурхан таныг мэдж байгаа шүү. Бурхан таны зүрхийг харж байгаа. Бурхан танд яг юу хэрэгтэй, хизээ хэрэгтэй, яагаад хэрэгтэй гэдгийг яг таг мэдж байгаа. Бид нар их сонирхолд ер нь зөвхөн Монголд ч биш, дэлхийд даяараа тий. Ер нь сургуульд Библи уншихыг хориглодог шүү дээ. Сургуульд Библи унших, Библи заахыг. Энэ бол хориотой. Зөвхөн сургуульч биш. Дээд сургуульд ч тэр. Харин шоронд бол уншаараа гэдэг. Уншихыг зөвшөөрдөг. Тэгэд одоо шоронд ч юм уу за өөр газар эмнэлэгт эсвэл одоо аль хэдийн насанд хүрсэн хойно Библийг уншаад хүмүүс ойлгож хүлээж авдаг. Тэгээ эзний өмнө ирээд гимшдэг, ухаардаг. Бурханд залбирах, Бурханд өөрийгөө мэдүүлэх үед итгэл үнэмшлөөрөө түүн рүү хашгирах үед Бурханы хүүхэд болдог баг. Шийдвэр гаргах үед Бурханы хүү охин болдог баг. Сүнсээ таатдаг. Насанд хүрсэн үедээ эсвэл түрүүний миний хэлдгээр шоронд ч юм уу, эмнэлэгт ч юм уу хин нэгэн хүн хаа нэгэн газар хүнд хэцүү байх үедээ Бурханд итгэж сүнсээ даатгадаг. Харин гэтэл сургуульд гэдэг нь бага наснаас, өсвөр наснаас яг манай хүүхдийн цуглаанд явдаг хүүхдүүд шиг, өсвөрийн цуглаанд хамрагддаг манай багчууд шиг, оюутан залуучууд шиг, өсвөр залуучууд шиг. Тэр үеэс Бурхантай танилцах юм бол Библийг мэдэх юм бол амьдралаа Бурханд өргөдөг. Амьдралаа өргөх, сүнсээ өргөх. Заримдаа бид нар харамсдаг тий. Арай залуу байхтай. Арай ихт сүмд ирсэн бол гэж. Тэгсэн бол амьдралаа өгөхгүй юу? Тэгсэн бол амьдралаа арай өөрөөр би авч явах байсан байхгүй гэж. Гэхдээ энэ бол үнний хувьтай шүү. Тийм учраас өнөөдөр энэ дээрээ сууж байгаа ямар ч насны манай сүм чуулганд маш олон үйлчлэлүүд байдаг, бүх насныхан зориулсан бид нар цуглаанууд байдаг. Та зөв газараа зөв цагтаа байгаа гэдэгт огтхон ч битээ эргэлзээсэн. Амен. Бид нар бие биендээ бүгдийг тайлбарлаж чадахгүй шүү. Та нар өнөөдөр эндэр дээр гарч ирээд номлож байгаа номлогчийг бүгдийг мэддэг гэж бодож байна уу? Үгүй. Ямар ч номлогч тийм байх боломжгүй. Бид нар бүгдээрээ адилхан, бид нар хичээж байгаа. Бид нар Бурханаас илчлэлт илэрхийллийг авахын тулд залбирдаг. Бурхан надад ойлгуулж өгөөч. Би энэ Библийг ойлгомоор. Энэ миний сүнсэнд хамааралтай, миний сүнсэнд ач тустай ашиг шимтээгээд байх юм би яг сүнстэй үгүйгээ би мэдрэхгүй байж штэ. Яаж би мэдрэх вэ? Би одоо махан биеэ л мэдрээд байна. Үсрээд л би зүрх сэтгэлээ л би мэдэрч. Харин би мэдрэхгүй байна гэдэг нь бид нар энийг харахгүй байна гэдэг нь байхгүй гэсэн үг биш. Сүнс байхгүй гэсэн үг биш. Харагдахгүй байна гэдэг шалтгаанаар юмыг үгүйсгэж болохгүй. Зөндөө олон жишээ байдаг ш. Хайр харагдахгүй. Алин харъя та ээжигээ хайрладаг, дүүгээ хайрладаг, ханийгаа хайрладаг, өр хүүхдээ хайрладаг хайраа карманасаа гаргаж ирээд одоо надад харуулад өгөл. Хэр том юм тэр чинь. Ямар өнгөтэй юм. Та нар хэлж та юу яриад байгаа юм бэ? Энд чи харагдахгүй шүү дээ. Тийм учраас харин тий харагдахгүй байна гэдэг шалтгаанаар юмыг үгүйсгэж болохгүй. Тийм учраас бидний сүнс харагдахгүй байж болно. Биднэрт заавал мэдрэгдэх албагүй. Гэтэ би танд нэг юм хэлж өгье. Авгалтай. Ингээ авгалдаа гэхээр хорхоог бид нар төсөөлж байгаа тийм үү? Хорхоо ингээ морилцаад явдаг. Одоо ингээ харахад жоохон одоо игдүүцмээр те айц төрмөр. Гэхдээ тэр морилцаад ингээ амьдраад хоол хүнснийхээ араас ингээ одоо ямар нэгэн юм тэр авгалдааг шууч юм уу тунших гээд ингээ эренгуут нь нөхрөө ордог ч юм уу одоо мод одоо өвсний цаагуур ордог авгалдаа. Гэхдээ тодорхой хугацаа өнгөрсний дараа энэ авгалдаа ирвэхэ болдог баг. Бүгд ирвэхэ гэж хэлэхгүй юу? Ирвэхэ. Тэгээ ирвэхэ болоод дивээд нисээд тэг хүн амьтанд маш гайхалтай үзэсгэлэнтэйгээр одоо тэр нүдэнд нь өртөө зарим нь хойноос нь одоо цамцаа бариад ч гэдэг юм уу те тэр тор бариад ингээ гүйдэг. Тэглээгээд авгалдаа үхсэн гэсэн үг үү? Үгүй энэ зүгээр шилцсэн байхгүй. Нөгөө ирвэхэ чинь өөрөө авгалдаа чинь. Авгалдаа чинь өөрөө ирвэхэ л байхгүй. Шилжих хөдөлгөөн, хувирах хөдөлгөөн дараагийн төвшөө явагдаж штэ. Бидний сүнс яг тийм. Авгалдаа гэдэг бол зүгээр л түр зуур амьдрах гэр орон байсан биш үү? Ирвэхийн. Тэгвэл өнөөдрийн бидний махан бие гэдэг бол бидний түр зуур амьдрах
Тэр гэр орон мэн гэж бид нар ойлгох хэрэгтэй юм байна. Амен. Тодорхой цаг үе өнгөрнө. Дараагийн төвшөнд бид нар шилжинэ. Ихийн эвлид 9 сар бэлтгэгдээд энэ амьдралд гарч ирсэн шиг энэ амьдралдаа 70-аас 80, 80-аас 90, 90-ээс 100 хэдэн жил хинт зөвшөөрөгдсөн тэр амьдраад тэгээ бидний сүнс Бурхныхаа өмнө очиж шин. Бурхантайгаа хамт байхаар хуваарлагдсан шин. Юусе энэ дэр бид нар жаахан л хичээчих юм бол энийг ойлгож шин. Хэрвээ энийг ойлгож чадахгүй бол бид нар үргэлж мухар сүсгээр зан үүлээр шашинлаг байдлаараа сүмд ирсэн хэвээрэл байх бол. Яг махан биетэйгээ 99.9%-ийг нь холбож ойлгож сүмд ирж эвэл өрөөлийг гуйж эзнээс ямар нэгэн юмыг салгаад авчихын тулд бид нар сүмд явсан хэвээрээ байжгаад энэ хорвоог төгсвөл ямар харамсалтай, ямар эмгэнэлтэй вэ. Тийм учраас биднэрт боломж олдсон дээр нь энэ цаг үед Бурхан биднийг нэгүслээрээ итгэл үнэмшлийг өгч, итгэл үнэмшлэр минь энэ газар хамтдаа байхыг зөвшөөрсөн дээр нь илүү их хичээцгээе. Илүү их залбирцгаая. Одоо байгаагаасаа илүү ихийг бид нар ойлгож авахын тулд Бурханы ариун сүнсний тусламж зайлшгүй хэрэгтэй. Бурханы ариун сүнснээс гуйх үед итгэлтэй хүнд бүх зүйл боломжтой гэдэг тэрл томьёогоор тэгэл тэрл амьдралын хуулиар тэрл дүрмээр хүн бүрийн амьдралд Бурхан өөрийгөө илчлэх, таниулах боломжтой юм. Амен. Тийм учраас оройтойгоо байгаа дээр амьдралаач өгцгөөе, сүнсээж өгцгөөе, Библиэж уншицгаая, Библи доторх байгаа зүйлсээж ойлгоцгоое. Халелуя. Амен. Бүгдээ гитлэл номыг нээцгээе. Өнөөдөр бүгдээ Бурханы үг хуучин гэрээнээс хуваалцъя. Гитлэл ном. Би сүүлийн үед жоохон хуучин гэрээнээс ерөн судлах, сонсох, бас өөрөө ч гэсэн ойлгосон зүйлээ та нартай хуваалцахыг хичээгээд байгаа. Түрүү хэлсэн тий. Төгс юм байхгүй, төгс номлогч гэж байхгүй. Пастор бол Бурхан биш, яг адилхан хүн. Тийм үү? Харин чуулганы тэргүү хончин бол Есүс Христ. Амен. Гэтэл 2 дугаар бүлэг. Мосе төрж өсөв. Левийн гэрийн нэгэн хүн явж Левийн охиныг авав. Тэр эмэгтэй жирэмсэлж хүү төрүүлсэн бөгөөд хүүгийнхээ сайхныг үзэхдээ түүнийг 3 сар нуужээ. Гэвч түүнийг цаашид нууж чадахгүй боломжтой түнд зориулан хулсан сагс авч барагшин болон давирхаагаар шавав. Тэр түүн дотор хөвгүүнээ хийж нийлийн иргэн зэгсэн дунд тавьжээ. Хүүд юу тохиолдохыг мэдгээр эгчин зайдуу зогсож байлаа. Фараоны гүнж усанд орохоор нийл рүү ирж шивгчэнгүүд нь нийлийн иргээр явцгаач байв. Зэгсэн дунд мөнөх хулсан сагс байхыг тэр хараад шивгчнээ илгээж түүнийг авчрууллаа. Тэр нээж харсанд харагтун нэгэн хөвгүүн уйлж байлаа. Тэр түүнийг өрөвдөн энэ еврейчүүдийн хөвгүүдийн нэг нь байна гэв. Түүний эгч нь Фараоны охинд би явж еврей эмэгтэйчүүдээс танд хөвгүүнийг хөхүүлж өгөх хөхүүл эмэгтэйг дуудах уу гэв. Фараоны охин түүнд яв гэхэд охин явж хөвгүүний ихийг дуудлаа. Фараоны охин түүнд энэ хөвгүүнийг авч надад хөхүүлж өг. Би чамд хөлсийг нь өгнө гэлээ. Тэгээд тэр эмэгтэй хүүхдийг авч асрав. Хөвгүүнийг өсөж том болоход эмэгтэй түүнийг Фараоны охинд аваачсан бөгөөд тэрээр хүүн болов мөнөөх нь хүүг Мосе гэж нэрлээд учир нь би түүнийг уснаас гаргаж авсан юм гэж хэлжээ гэсэн. Мосе гэдэг нэрийг сонсч байсан баг, тийм үү? Мосегийн түүхийг та бүхэн бид бүхэн уншдаг. Одоо ч бас уншиж байна. Мосе гэж хэм бэ? Ер нь яг тухайн үеийн одоо еврейчүүд Египтэд боолчлогдож байсан. Еврейчүүд гэдэг нь Израильчууд тийм ээ. Израильчууд боолчлогдож хүнд хүчээр ажил хийж одоо Йосефос хойш өмнөх бүлгээр өгүүлснээр бол Йосефийн үеийнхэн үе тэнгийнхэн буюу түүний одоо ах トゥ нар нь бүгд үхсэн гэсэн, бүгд өөд болсон. Харин тэр үед Йосефийг мэдхгүй шинэ хаан гарч ирсэн. Египтэд шинэ фараон, шинэ хаан гарч ирсэн. Энэ шинэ хааны гарч ирэх тэр үеийн цаг үеийн байдал ямар байсан бэ гэхээр Израильчууд бас өсөж үржижсэн. Тэд нар олширчээсэн. Тэд нар улам хүчтэй, хүчрхэг болж байгааг фараон хараад тэр айсан байгаа. Айгаад за эднэр чинь улам үржээд байх юм. Уул нь эднэр чинь ирмэл хүмүүс, цагаач улсууд. Тэгээ эднэр улам үржээд олшроод тал талд хаасайгуу тархан сууршаад байх юм. Эднэр ер нь аюул дагуулахгүй байгаа.
Эднийг ер нь жоохон ингээд хямгадъя. Хяны. Эднийг жоохон хүнд хүчээр ажиллаар даръя. Ер нь хамгийн хүнд хүчээр барилга барихч байдаг юм уу? Агуулга сав барихч байдаг юм уу? Тоосох, зохих, шавар, зуурах, хээр тал, хөдөө газар, ямар л газар шорооны хүнд хүчээр ажил байна. Израильчуудад үгүй. Тэгээ эднийг жоохон одоо туйлдуулъя гэж фараон шийдсэн байна. Тэр ард иргэдтэйгээ ч ингэж ярьсан. Эднийг ер нь ерөөсө боол юм чинь өөрөөр байх аргагүй л дээ. Египтийн боол шүү дээ 430 жил, 400 гаруй жил Египтэд боолчлогдсон ард түмний түүхийг бид нар сонсож байна. Боол ямар байх ёстой юм? Боол юу хийх ёстой юм? Энэ маш ойлгомжтой зүйл байхгүй. Хамгийн муухай, хамгийн хүнд хүчээр тийм үү тэр боолыг одоо зодсон ч болно, цогсон ч болно, алсан ч болно. Боолыг худалдсан ч болно. А гэтэл Египтчүүдийг хараад хэлсэн чинь олшрох тусмаа. Тэд нар зовох тусмаа. Улам илүү хүчрэх, улам илүү хүчтэй болоод байгааг харахтаа өөр харах хэрэгтэйг тэр фараон ойлгосон байна. Тэгээ тэр яасан бэлээ? Тэгээ тэр хүнд хүчээр ажил хянагчдыг тэдний дээр томилсон. Дараа нь бүр еврей их баригчдыг авчирж байхад тэд нар тушаас эрэгтэй хүүхд төрөх юм бол алаад байгаарай гэсэн. Эмэгтэй хүүхд төрвөл та нар үлдээгээд байгаарай. Еврей их баригчдыг сүрдүүлсэн. Яг тэгэхээр еврей эмэгтэйчүүд төрөхөд Египт биш еврей их баригчд очиж хүүхдийг их барьж авна шүү дээ. Тэгээ тэднийг сүрдүүлсэн. За эрэгтэй хүүхд үлдээвэ, амьд үлдээв. Дэмий юм болно шүү. Та нар өөрсдөө үхэх шүү. Би хууль цааз гаргач. Еврейчүүдийг цөөлөх бодлого, еврейчүүдийг сулруулах бодлого явуулж байна. Яагаад гэвэл фараоны айдас юу байсан бэ гэхээр яаж мэдхүү бидний эсрэг өөр одоо үндэстэн өөр бидэнд таалагддаггүй. Бид тэр хүмүүс таалагддаггүй. Ийм үндэстэн довтлох юм бол одоо энэ байгаа еврейчүүд бидний дундаас дарь дэлбэлээд тэдэнтэй нийлээд бослог гаргах байх. Тэгээд бид нар энэ боолчлоосоо гараад явчих байх. Дор хаяж. Ингэж айсан учраас тэр арга замуудыг эрэлхийлж эхэлж. Бүр ард түмэндээ хандаж хэлсэн. Эдгээр олшроод байна. Эдгээр хүчрэгчээд байна. Эдгээр бүр хаасайгүй боллоо шүү. Нөгөө нэг Солонгост очсон ч гэсэн монголчууд айгүй холцсон байлээ шүү дээ гэж ярьдаг тийм үү. Зөвхөн Солонгос биш л дээ. Ер нь тэгээд манайхаа ярьдаг. Яг тэрнтэй адилхан. Харийн газар өөр үндэстэн олшроод нөгөөдүүлээсээ илүү ухаантай, нөгөөдүүлээсээ илүү хүчтэй, нөгөөдүүлээсээ илүү одоо амжиргаатай, арга ухаантай байгаад байгааг харахтаа тэд нар болгоомжлоод им хүчирхийллийн харгислалын аргаар тэр үндэстнийг устгадгүй маа гэхэд цаашаа үргэлжлүүлэхгүй байх. Та нар хэрвээ бид нар ингээд түүх хичээл орж ирсэн шүү дээ тийм 1921 оны үеийн Монгол улсын байр байдал эсвэл 21 оноос өмнөх одоо ардын хувьсгал гэж ярьдаг тийм үү 7 сарын 11-нд бид нар тэмдэглэдэг шүү дээ. Тэр үед гисэн чинь 500 мянга орчим хүн амтай Монгол улс. Одоо 3.6 3.7 орчим сая хүний тухай ярьж байгаа. Гэтэл тэр үед 500 орчим 450 ч юм уу бүү мэд. Хүн амтай харин эрчүүдийнх нь 90% нь хийдэд сүм хийдэд шавлан суудаг лам болцсон. Өөрөөр хэлбэл яг энэ үндэсний нөгөө эрчүүд нь байхгүй болохоор цаашаа үр удмаа үлдээх яг тэр гол одоо хүйсэн тийм шашны зан үйлд тийм үү ихнэр авч болохгүй. Амьтны огтны хамраас цус гаргаж болохгүй. Буу шийдэн барьж эх орноо хамгаалж болохгүй. Өөрөө чи алах гад ирсэн хүнийг алчих юм бол энэ нүгэл болно. Эсвэл эхнэр аваад одоо гэр бүл эхнэр нөхөр болоод амьдрчих юм бол бас болохгүй гэд 90% нь яг сүм хийдэд ингээд ийм монхруулга, ийм шашны зан үйл мансууруулагдаад ингээд амьдарч ирсэн. Тэгээд ардын хувьсгал гарсан, нөхцөл байдал өөрчлөгдсөн. Зүгээр яг би жишээ авч байгаа шүү, тэ? Та нараас харьцуулаад үзээрэй. Ийм бодлого явуулдаг. Гэтэл яг энэ фараон Египтийн шинэ хаан ийм бодлого явуулаад эрэгтэй хүүхдүүдийг л ерөөсөө хүүс тэмтрээд. Тэгээд өөрөө өөрсдийнх нь гараар их бариад авангууд нь гимгүүгээр миний хүүхдийг их бариад өгөөч. Миний хүүхдийг одоо төрүүлээд өгөөрэй гуйгууд тэр их баригчт нь фараоны даалгавартай тушаалтай учраас эрэгтэй хүүхдүүдийг одоо яах юм? Алах юм байна. Тэгсэн энэ бүтэхгүй болсон. Яг тэгвэл бурхан байгаа, бурхан харж байгаа. Тэр хүмүүс бурханаас имэж хийсэн. Тэр их баригч нар. Тэгээд тэд нар эрэгтэй хүүхдүүдийг алж чадахгүй байсан бөгөөд үлдээж ийснийг фараон мэдэнгүйтэй дууддаг. Та нар нэгдүгээр бүлэг дээрээс уншиж болно энийг. Яагаад эрэгтэй хүүхдүүдийг үлдээгээд байгаа? Алгаа үздэй, тушаалтай байгаа үздэй. Гэхдээ энэ еврей эмэгтэйчүүд
Египт бүсгүүчүүдээс шал өөр юм а, илүү хүчтэй байх юм а тэд нар яг ингээд өвдлөөгөл очиод их барих гал авангууд аль хэдийн хүүгээ төрүүлсэн барагч хүүхүүлээ сууж байгаа. Ингээ ийм байдлаар тэр эмэгтэйчүүд одоо тайлбараа өгсөн их баригч нар харин бурхан тэднийг хамгаалсан гэж Библиэлд байна. Амен. Гэтэл фараон үүгээр мэдээж сэтгэл нь ханахгүй шүү дээ. Тэр яасан бэ гэхээр бүх ард түмэндээ яг энэ нөхцөл байдлыг хилээд эрэгтэй хүүхэд төрсөн эрэгтэй бага насны эрэгтэй хүүхдүүдийг гол мөрөн лүү хайж амийн игүүтгэх ийм зарлиг гаргасан. Төрсөн эрэгтэй хүүхэд болгоно. Эсвэл бага насны эрэгтэй хүүхэд болгоныг. Нөгөө Библиэлд Есүсийг төрөхөд Херод хаан яасан бэлээ? Нөгөө юудэчүүдийн хаан, саяхан мэндэлсэн юудэчүүдийн хаан байна гэд мэрэг дээрээ асуусан чинь нөгөө Херод хаан чинь айгаад ирээдүйд өөрийнхөө эрх мэдэл, байр суурь, сандал ширээ одоо юу гэдгийг санаа зовонгуудаа 2 болон түүнээс доош насны бүх эрэгтэй хүүхдүүдийг устгах тушаал өгчсэн шүү дээ. Херод хаан. Тэгээ энэ хаадууд ингэж айдаг байгаад байгаа байхгүй юу? Хаадууд ч юм уу эсвэл энэ захирлууд хин юм бүү мэд. Энэ албан тушаалтангууд. Өөрийнх нь байр суурь, өөрийнх нь эрх мэдлийг ирээдүйд хин нэгэн булаагаад авчихгүй гэхээс бүр аимшигын тэр одоо үйлдэлүүдийг бусдын гараарч бай, өөрсдийн гараарч бай ингээ хийдэг. Херод хаан бол тэгсэн шүү дээ. Манай кино хүртэл байдаг үстэй мантаа цэцэн хатан. Санаж гинүү? Хэн блэ? Нэг бас баахан эрэгтэй хүүхдүүдийг орилуулаад галт үлдсэн те. Мантаа цэцэн хатны нэг анги дээр нь гардаг ш. Эрэгтэй хүүхдүүдийг ч юм уу тэр баахан эрэгтэй хүүхдүүд ч те нөгөө нэг Жонон Бат мөнхөөс айгаад үсттэй тий. За би сайн санахгүй жиж магадгүй ш. Үйл явдлыг. Хаадууд ингэж айдаг, чичирдэг, бэмбэгэндэг. Сандал ширээнд ганхахгүй. Өөрөөс нь илүү ухаалаг, өөрөөс нь илүү чадварлаг, өөрөөс нь илүү ард түмэнд хүндлэгдсэн, хүлээн зөвшөөрөгдсөн хэн нэгэн гараад ирэхгүй гэхээр анханасаа холоосон гэж одоо шатрын нүүдлүүдийг хийж эхэлдэг гэсэн үг. Ингээд л одоо эрэгтэй хүүхдүүдийг л тэр нийл мөрөн гэж те. Алдартай мөрөн л төө. Нийл мөрөн лөө ингээд эрэгтэй хүүхдүүдийг живүүлээл. Муур нохооны гүлгийг муурын зулцаг нохооны гүлгийг ер нь яг манай монголчууд сайн мэдгүй байж магадгүй. Оросууд бол түгээмэл шүү дээ. Энийг мэдэх хүн байна. Бага. Авиж живүүлчдэг байхгүй. Төрөнгүүт нь л тэр олон төрж байгаа. Олуулаа төр. Авиж гүлэгч вэ? Муурын зулцагч вэ? Живүүлчдэг. Тэгээ энэ хачирхалтай нэг энгийн зүйл юм шиг. Тэг боддог хүмүүс байна. Энгийн үзэгдэл юм шиг. Яг л тийм юм бас. Нийл мөрөнд аваачаал хаяал живүүлээл ингээд ард түмэндээ тийм одоо хууль зарлиг юм тогтоол гаргацсан. За яг энэ үед Гитлэл номын 2 дугаар бүлэг дээр Мосе төрж. Бүгд Мосе гэж хэлэхгүй юу? Мосе мэдээж хэрэг Бурхны агуу үйл хэргийн төлөө сонгогдсон. Тийм үү? Удирдагч. Израилийн ард түмний удирдагч, тахилч, иш үзүүлэгч, хууль тогтоогч. Мосе гэхээр бид нар мэдчих. Мосе гэхээр бид нар Мосегийн түүхийг мэдэн 120 жил амьдарсан, 40 жил нь Египтэд, 40 жил нь одоо Медианы талд хонь хариулж өнгөрсөн үлдэж байгаа 40 жил нь хаана үлээ? Синайн цөлд амлагдсан газарт орохгүй л 40 жил Мосе ороогүй шүү дээ амлагдсан газар. Ингээд 120 жил түүний амьдрал нь ингээд 40-40-ороо хуваарлагддаг баг. Тэгээ Мосе төрж ялгаа байхгүй еврей эмэгтэйгээс гарч ийн. Тэр жирэмснээ нуух гэж ээж нь те жирэмснээ нуух гэж. Тэгээ дараа нь төрүүлсэн хүүгээ нуух гэж. Тэр чи одоо эргэн тойронд нь л нөгөө фараоны цэргүүд тэр фараоны одоо хөлсний хүмүүс ч байдаг юм уу? Янз бүрийн одоо засаг захиргааны яг энэ даалгавар авсан хүмүүс ингээд хайгаад явж байгаа шүү дээ. Эрэгтэй хүүхэд байна уу? За энэ төрөх гэж. Энээс хүү гарах нь уу? Охин гарах нь уу? Одоогийн үеийн шиг нөгөө эхомохо хүүсийг мэдчих барих юм байхгүй тийм үү? Зүгээр л ер нь анаал байж идэг. За хүү төртгөл юм бол булааж аваад орилуулаад шарлуулаад эхээс нь салгаж аваачаал яг нохоон гүдэг шиг нийл мөрнөлөө шидэндээ гэж живүүлээд өхүүлэндээ. Тэг яаж тэр одоо хевлидээ 9 сар тэхтээ тийм ээ хүүхдээ нууж дараа нь 3 сар хүртэл ээж нь өөр дээрээ байлгаж ангир уурга хөхүүлж те элгэндээ нааж ингэртээ тэрж зүрхнээсээ зүрхийг салгах ямар хэцүү байсан болоо. Инхээс өөр арга байгаагүй л тэр өөрийнхөө арга замаар үргэлжлүүлээд цаашаа одоо хүүгээ нуусан хിവэрэ байх юм бол хүүгээ өхүүлэх ийм эрсдэлтэй гэдгээ мэдчихсэн. Эрт орой хизээ нэгэн цагт илрүүлнэ. Тэгээ хүүгийн аваачаад ална. Тийм учраас тэр бурханд найдахаар
Бурханд даатахаар шийдсэн. Хулсан сагс аваад түүнийг барагч нь давирхаагаар шаваад тэгээд тэн дотор хүүгээ байршуулад тэгээ голын ирэг дээр тэр зэгсэн дунд аваачаад тавьсан. Тэгээ охиндоо хэлсэн зай тухнаас харж байгаарай. Заримдаа би дээр үеийн хүн болохоор тийм хуучны кинонод их мэднэ л дээ. Хүрдэн дээр хүүхдээ тавьчихдаг ч санаж гэнэ үү. Тэгээ холоос ингээ харж яддаг байхгүй. Хин авах нөө ямар хүн ирээд аваад явах нөө хүрдэн дээр тавина гэдэг нь хөөрхөдөө тухайн хүний амьдрал нь ерөөсөө тэр хүүхдээ өсгөх тижээх тийм ямар ч боломжгүй ядуу зүдүү байдлаасаа эсвэл магадгүй хүмүүсийн хавчлах шахалт чи хэний хүүг төрүүлсэн эцэггүй хүүг төрүүлсэн юм уу чи наадхаа бушуухан үгүй эсвэл энтэйгээ аваад зайл гэдэг ийм аимшигтай дарамтан дор ямар ч гарцгүй үедээ төрүүлсэн үрээ хүрдэн дээр ч юм уу эсвэл ямар нэгэн шинэлэг боломжтой айлын хаалга үүдэн дээр нь аваачаа тавьдаг баг. Мосегийн ээж яг ингэс. Тэгээд Мосегийн ах Аарон эгч нь Мириам гэдэг те. Тэр охин бага насны өсвөр насны охин байсан баг. Холоос харж байгаарай гэсэн. Тэр охин холоос харж ирсэн. Хэрвээ бид нар энийг Библиэд ингээд уялдуулаад Библи ер нь дандаа бие биентэйгээ холбогдож уялдчихэдэг. Мосег бол ер нь зарим теологчид хуучин гэрээнд Христийн дүр гэж үздэг байхгүй. Есүс хаан төрсөн. Малын твсэн төрсөн. Мосег ээж нь хаан наваачиж хийгээд орхисон. Хулсан сагсанд. Тэр сагсыг бас ингээд шаваад ус орж хүү живхгүй живх аюулаас хамгаалж мөн Мосе Израильчуудыг Египтийн боолчлолоос гаргасан бол Есүс Христ хүн төрлөختний гмийн боолчлолоос чөлөөлсөн юм аа. Амен. Тэгээд бас тэр хөвгч авдрын тухай бид нар ингээд бас ингээд давирхаа энтрээр шаваад энэ хаана гардаг вэ гэхээр яг нэг усан галав те гим нүглээс хүн төрлөختний гим нүглэнтэс арайд энд арайжтэй би нэрээ ийм хүн төрлөختнийг бүтээсэндээ харамсаж байна гэж бурхан хэлэх хүртэл нь гим нүгэлтэд завхурсан тэр хүн төрлөختнийг устгахын тулд Ноах түүнд яг ийм зав бүтээх даалгавар өгөө тэрийг бас ингэж шаваад тэгээ эцэст нь 8 хүний амь аврагддаг. Ноа их нэртэйгээ 3 хүүтэйгээ 3 бэртэйгээ. Өөрөөр хэлбэл яг тэнд бас амийг аврахын тулд, амийг хамгаалахын тулд яг энэ арга замыг Ноа дээр бурхан бас хэрэглэсэн шиг Мосе дээр тэр хулсан сагсыг шавуулаад, давирхаадуулаад дотор нь ам хийгээд тэгээд зэгсэн дунд өөрөөр хэлбэл голд яг тэр усанд тавьж ийн л гэсэн үг л дээ. Тэг мэдээж ээжт нь үнэхээр хэцүү байсан. Тэр ойлгомжтой шүү дээ. Бид нар энд маш олон үр хүүхдүүд эсвэл их эцгүүд байж гин тийм үү? Их үр хагцах ямар хэцүү вэ? Тэр бурхан руу хандаад залбирсан баг. Бурхан минь ээ. Та байгаа шүү дээ. Израилийн бурхан та байгаа. Авраам, Исаак, Яаковын бурхан та байгаа. Бид нар еврейчүүд Леви овг аймгийнхан танд итгэдэг. Би үнэхээр өөрийн арга замаар өөрийн толгоогоо ажилуулад энээс цаашаа чадахгүй нэ. Би хүүгээ өхүүлэх яг ийм эрсдэл оруулах гэдэг байна. Харин танд бүх зүйл боломжтой. Амен. Танд бүх арга замууд нь байгаа. Таны бодол хүний бодлоос хол өндөр. Таны арга зам хүний арга замаас хол илүү агуу. Тэгээ хүүгээ залбираад өрөөгөөд тэнд ойлаад тэгээ хүүгээ тэнд бяцхан үрээ 3 сартай хүүхд ямар хөөрхөн болцсон байдаг вэ? Та нар мэднэ шүү. 3 сартай хүүгээ чон нохоо юу гэдгийг эсвэл усны ямар нэгэн матар халин бүүмэд ямар нэгэн араатан амьтанд бариулах тасчлах аюул байгаа эсхийг мэдхгүй. Эсвэл тэр усны урсгал нь нийл мөрн авч яваад хаана онголтуулаад хаана живүүлэх юм бүүмэд. Эсвэл хин нэгэн хорм сэтгэлтэй хүн аваад тэр хүүг яах ч юм бэлээ бүүмэд. Гэхдээ л өөртөө үлдэх ямар ч боломж байгаагүй. Фараоны цэргүүд тэртээ олж аваад хүүг эгүтгэх л байсан. Яг энэ үед фараоны охин Египт эмэгтэй шивгчэнгүүдтэйгээ усанд орохоор нийл мөрний усанд орохоор мэдгүй яагаад яагаад ч юу аах вэ? Сайхан голын усанд сэлий барий те зугаацын сэрүүций гэж явж байгаа. Түнс тэр чинь фараон хааны охин гэрт нь бассейн бүх юм байгаа л байлгүй дээ. Ус мусанд ордог бүхэл баан маань юу гэдэг юм бүгд байгаа л байлгүй.
Гэтэл эзэн яаж ажилдаг гэж. Хэрвээ бурхан хэн нэгэн хүний амьдралд орж ирэхээр шийдсэн бол тэр бүр деталь ажиллана гэж. Бүр деталь ажиллана. Хиний нүдийг нээж, хиний нүдийг хааж, ямар хаалгыг онгойлгож, эсвэл онгойлгохгүй байхыг тэр аль хэдийн өөрөө мэддэг байгаа гэсэн үг. Ингээ Фараны охин бөөн зар чивгчэнгүүдтэйгээ одоо залуу бүсгүүчүүл ингээл тэр голын эргээр нийлмэр эргээр ирээл ингээл Библиэд хэлснээр бол шивгчэнгүүд нь тэр эргээр ингээд явж яваа гэсэн. Өөрөө болохоор яг усанд орох гээд яг тэр газарт байж байгаа тэр саксыг харсан баг. Саксыг харсан. Бурхан түүний нүдийг хийсэн. Нүдийг нээсэн. Магадгүй тэр 3 сарын туршид тэр өнгөрсөн 3 сар хүртэлх хугацааны туршид эсвэл ихэнх хевлэдээ 9 сар одоо байх тэр хугацаанд маш олон фараоны цэргүүдийн болон тэр муухай одоо зандалчингуудын тэр харгислал үйлддэг хүмүүсийн нүдийг хичнээн олон удаа хаасныг зөвхөн бурхан мэднэ. Харин тэр үед Фараны охин хараад саксыг хараад зарцаа явуулаад шивгчингээ явуулаад тэнд сакс байна хардаа. Тэнд нэг хулсан сакс байх юм. Хөө ямар сони юм бэ? Юм умар шавцсан юм бэ? Дотор нь юу байгаа юм бол? Аль яваад аваад ир. Хааны охин принцесса. Өдөр хэлдэ принцесса гэ. Манай охиныг бас гүнжээ гэдэг шүү дээ. Принцесса. Би 5 хүүтэй л дээ та нар. Энэ пастор одоо юу яриад байгаа юм бэ? Охинтой уулзсан тууж нөгөөт чинь. Яг би Берүүдээ ер нь охин л гэж дууддаг. Миний охин л гэж дууддаг. Яг хүн болгон өөр шүү. За би зүгээр принцесса. Принцесса. Тэгээд дууц принцесса маань зарцаа шивгчингээ явуулаад дуудчих тийм. Аваад ир гэдгийгсэн. Тэгээ авчраад нээгээд үтсэн чинь тэнд няраа хөөхд өөлж исэн. Бяцхан хүү өөлж исэн. Тэгээ тэр түүнийг хараад өрөвдрөө гэсэн. Өөлж байгаа хүүг хараад, еврей хүүг хараад өрөвдрөө гэсэн. Яаж еврей хүү гэж мэдчихэв. Та юу гэж бодож байна? Ягаад еврей хүү байгаа нь? Тэр заавал еврей хүү өөр Египт хүү байж болоогүй юм. Хоцлуулдаг. 8 хоногтод нь хоцолдог шүү дээ еврейчүүдийг. Тэр өөрөө шууд мэдгэд магадгүй дүр төрх царай төрхөөрөө өөр бас тэд нар ялгадаг байсан л байх л да. Ялгагддаг зүйлсүүд байсан баг. Гэхдээ еврей хүүхд бол зүгээр задлаад үзэхэд л хуурайлах гэж задлахад л тэн чинь хоцлуулсан. 8 хоногтод нь бурхантай хийсэн гэрээ гэж тэд нар одоо итгэж үнэмшдгийнхээ дагуу хоцолдог баг. Тэгээ хоцлуулсан еврей хүү уйлж исэн. Харин энэ үед принцесса маань аавынхаа тушаалыг зөрчиж шít. Аав нь уул нь хууль цааз гаргацсан байдаг те. Та нар еврей эрэгтэй хүүхдүүдийг аваад үзээрэй. Авах нь битэл та нар шууд харсан тэр газараа мэдүүлээрэй, мэддэгдээрэй. Эсвэл мөрөнд аваачиж хаяараа. Тэгсэн охинд тэр аавын хууль зориг түвч юу ч хамаагүй болоод тэрийг өөртөө авах шийдвэр гаргаж. Харин тэр үед нөгөө няраа хүүхд байгаа даа штэ тэр чи одоо ихийнхээ сүүнээс гараагүй, хөхнөөсөө гараагүй. Хүүхдийг яадаг юм бэлээ гэж бодсон. Ер нь теологийн судлаачдаар бол фараоны охиныг хүүсэр эмэгтэй өөр хүүхдгүй байсан гэж бас олон судлаачид үздэг тийм тайлбар байдаг. Мосегоос өөр ер нь хүүхд байгаагүй. Тийм учраас Мосед хамаг одоо чадах бүхнээ өгсөн, өвлүүлсэн, Мосег боловсролтой, мэдлэгтэй, эрдэм мэдлэгт суралцуулахын тулд тэр үеийн хамгийн сайн багш нарыг авчирч одоо фараоны ордонд охин хүүтэй хөрөнгө оруулсан, хүүтэй эрдэм боловсрол орлохын тулд юу гэж хайрлаагүй өөрийгөө зориулсан гэж теологчд үздэг баг. Анхнаасаа угаасаа аавынхан зарлиг тушаал еврей эрэгтэй хүүхдийг харсан газараа аваачиж алаараа хаяараа гэсэн байгаа юмэгч тэр зөрчөөд тэгээ байжсэн чинь нөгөө зайтухан хэн авах нь дүүгийн хэн аваад гэдэг юм уу одоо тий яг дүүд нь юу тохиолдох нь гэдгийг хараад байжсэн нөгөө Мосегийн их чинь хурж ирээд танд сүү байхгүй ч тий. Та чи хүүхдгүй юм чинь. Тэгэхээр би яваад хөхүүлэх еврей эмэгтэйг олоод ирэх үү. Ягд Египт эмэгтэй байж болоогүй. Яагаад гэвэл ямар зөрөгтэй Египт эмэгтэй еврей хүүхдийг хөхүүлээд байж дээ. Цаазар авахгүй юм шүү дээ. Фараоны хууль, хааны хууль гарцсан байгаа шүү дээ. Ингээ үйл явдал яаж өрнөж байгаа вэ гэхээр бүх юмыг бурхан ингээд тооцоолцсон. Бүх юмыг. Тэгсэн чинь чи яваад хөхүүл магадгүй тэр үед хөхүүл одоо ингээд сүүн ингээд баг хөхөн шинрээд сүүн ингээд урсж исэн эмэгтэйчүүд маш олон байсан баха. Ягаад тэгэхээр төрсөн хүүхдүүдийн аваачаал хоёр хүүхдийн нэгийг аваачиж хаяад байгаа юм чи тэр ээж чи яах юм бэ? Орлоод л одоо хагсраад тийм үү үр зулцгаа санахалзаад л сүүн ингээд асгараад л халиад л байж байгаа шүү. Тэгэнгүүт Мосегийн их чинь нөгөө охин гүйж яваад
Хэнийг авч ирсэн бэлээ? Мойсегийн ээжийг аваад ирсэн. Ямар гайхалтай бурхан бэ? Тэр Мосег төрхөөс нь эхлүүлээд үхэх аюулаас хамгаалаад зогсохгүй одоо аюулгүй газарт байршуулж. Бүр аюулгүй газарт байршуулахдаа төрүүлсэн ээжтэйгээ хамт байх боломжийг олгож штэ. Ээж нь хүүтэйгээ юу тохиолдох, юу учрахыг мэдэхгүй ямар их айцтай байсан ээж хэдхэн хормын өмнө, хэдхэн цагийн өмнө байсан ээж одоо эргээд хүүтэйгээ харин бүр хуулийн дагуу ямар ч аюул занал хийлэлд өртөх тийм айцгүйгээр одоо хүүгээ яг ихийнх нь хөвд, ээжийнх нь хөвд хөхүүлэх, өсгөх ийм боломжтой болсон. Яагаад гэвэл Фароны охин юу гэж хэлсэн бэ гэхээр чи миний энэ олсон хүүхдийг чи энэ хөхүүлээд өсгөөтгөө хүн болгоотго. Би чамд цалин өгье гэж хэлсэн. За ингээд цалинтай ээж болчлоо. Амен. Цалинтай ээж болсон. Өнөөдөр манай Монголд бас цалинтай ээж гэдэг гоё нэр байдаг боловч даанч мөнгө нь бага юм да. Гэтэ яах вэ? Их орны минь шиг. Тийм үү? Одоо яах? Тэгсэн Фароны охин нөгөө ээжд нь те хагсарсан одоо эмтэрсэн тэр зүрхийг нь буцаагаад ивлүүлж өгөөд тэгээд өөрийнхөө хүүг сүүгээрээ дахиад ингээд хөхнөөсөө гартал дахиад хил дортол нь 2 нас 3 нас хүртэл магадгүй хөхүүлэх юм боломжтой болсон ээжийн магна тэнийг үзтээ. Магна нь хагарна үзтээ. Хин нь хаппи. Хаана хаппи. Фароны охин хүүхдтэй болцсон. Харин нөгөө хууль цаазаар хүүхдээ эрсдэлд оруулаад хүүхдийнхээ бүр одоо амьд үлдэхгүй үгүй юу гэж айж алгын чинээ болж исэн ээж нь хүүтэйгээ хамт байх ийм боломжоор хангагдсан. Дээр нь бүр цалин авдаг болсон. Мэдээ чинь баг цалин байгааг байх гэж бодчих. Амен. Гайхалт. Ингээ бурхан бид нар эндээс сурах зүйл байж яг энэ хэсгээс. Юунд суралцах вэ гэхээр заримдаа нөхцөл байдал бүр бидний хяналтнаас гараа явцсан. Яах ч боломжгүй. Хинч туслахгүй. Ямар ч мөнгө байгаад шийдэхгүй. Яг Мойсегийн ээж шиг тэнд байсан тэр үеийн маш олон Израиль еврей эмэгтэйчүүдийн шиг ийм нөхцөл байдал. Хагцал, харуусал, эмгэнэл, гашуудал, оршуулга. Ямар ч мөнгөөр энийг шийдэх ямар ч боломж байхгүй. Ямар ч хүн байгаад, ямар ч мундаг одоо танил тал албан тушаалтан байгаад. Хууль бол хууль, цааз бол цааз. Фарон гэдэг бол хаан байхгүй, хааны зарлиг гарчаад байна. Өөрөөсөө боол байгаа энийг еврей эмэгтэйчүүд, еврей эрчүүд, еврей гэр бүлүүд өөрөөсөө боол байгаад байгаа. 400 гаруй жил гэдэг бол ямар их хугацаа вэ? Монголчууд хэдэн жил дарлалт байсан бэлээ? Манайхан за түүхийн хичээлээс өгцгөө. Манжин дарлалт 200 жил байсан гэ уншижсэн үү? Яг тэрнтэй адилхан еврейчүүд Египтийн боолчлолд 400 гаруй жил байсан. Боол бол боол. Энэ эрх чөлөөтэй хүний тухай яриа биш. Харин тэр одоо харгисалж байгаа, боолчилж байгаа, тэр одоо хөдөлмөрийг нь мүлжж байгаа, хүчийг нь барж байгаа хүмүүсийн бос гэсэн газар нь босож, суу гэсэн газар нь сууж, амь зуухын тулд ингээд явдаг, амьдрдаг хүмүүсийг боол гэж хэлдэг. Тэгээ ингээд нэг гайхалтай нөгөө удирдагч ирээдүйн улаан тэнгисээр Израилийн ард түмнийг улаан тэнгисийг бурхан ярьж түүгээр ард түмнээ авч гарах тэр Мойсегийн хувь тавилан ингэж эхэлж. Тэгээ бүгдээ үргэлжлүүлээд энэ 2 дугаар бүлгээ үргэлжлүүлээд уншия. За тэгээд хүүн болсон тий. Фароны охины хүүн болсон. Мөнөөх нь хүүг Мойсе гэж нэрлээд учир нь би түүнийг уснаас гаргаж авсан. Өөрөөр хэлбэл Мойсе гэдэг нэр бол өөрөө гаргаж авсан гэдэг агуулгатай. Гаргаж авсан. Энд яхаарахгүй нэг уснаас гаргаж авсан. Усан живэх аюулаас аварсан гэдэг ийм утга агуулгыг Мойсе гэж нэрлэж байгаа. Гэхдээ ирээдүйд Мойсе өөрөө уснаас Израилийн ард түмнээ гаргасан шүү дээ. Бүх юм учиртай. Бүх юм учир жанцантай. Жансан гэдэг бол манай медиад ажилладаг залуугийн нэр. Үргэлжлүүлээд 17 дугаар ишлэлээс. Мойсе өсөж том болоод нэгэн өдөр ах トゥ нар дээр очиж тэдний хүн төчөр ажлыг харав. Ах トゥ сийн нэгэн болох еврей эрийг нэг Египтээр зодож байхыг тэр үзв. Тэр ийш тийш хараад хөнгөө байхыг үзмэгцээ мөнөөх Египтийг алж илсэнд нуужээ. Түүнийг дараа өдөр нь очиход 2 еврей эр зодолдож байгаа үзэгдэв.
тэрээр буруутанд чи юунд хөршөө зодно вэ гэсэнд харин нөгөө хүн хин чамайг бидний дээрх захирагч шүүгч болгосон юм бэ? Чи тэр Египтийг алсдныхаа адил намайг бас алах санаатай юу гэсэнд Мосе айж хэрэг үнэхээр илэрчээ гэж хэлв. Фараон энэ хэргийг сонсоод Мосег алахаар хайв. Харин Мосе Фараоны нүднээс зүгтэж Медиан газар саатав. Тэгээд тэр нэгэн худгийн дэргэд сууж байлаа. Медианы тахилч 7 охинтой ажээ. Тэд ус татахаар ирээд эцгийнхээ хонин сүргийг услах гэж онгоцнуудыг дүүргэв. Гэтэл хончид ирээд тэднийг хөөхөд Мосе босож огтод туслан тэдний хонин сүргийг услаллаа. Тэд эцэг Рювэлдээ ирэхэд тэр өнөөдөр та нар юунд ийм эрт ирэв гэж асуув. Тэр нэг Египт хүн биднийг хончтын гараас хамгаалсан. Түүгээрч барахгүй тэр бидэнд ус татаж өгч хонин сүргийг усалсан гэжээ. Тэрээр охидтоо тэр хүн хаана байна? Та нар яагаад түүнийг орхив? Түүнийг хоол идүүлэхээр дууд гэж хэлв. Мосе тэр хүнтэй хамт амьдрахаар шийдсэнд тэрээр Мосед охин Зиппорага өгчээ. Тэгээд тэрээр хүү төрүүлсэнд Мосе түүнд Гершом гэдэг нэр өгөөд би харь газар цагаач болсон юм гэж хэлвэ гэсэн. За ингээ Мосегийн амьдрал түрүүнд хэлсэн те Египтэд 40 жил, дараа нь Медианы таал, Медианы цөл газарт 40 жил хончин байсан. Дараа нь тэр одоо бурхнаар сонгогдсон тэр ард түмнийг Египтийн боолчлолоос чөлөөлж амлагдсан газарт орохын тулд харин тэд нар 40 жил бас энэ цөлдөө одоо саадсан байдаг тухай. Мосе том бос тэр Египтийн бүхий л одоо эрдэм бүхэнд тэр суралцсан. Тэр үйлсэн тийм ээ ээж нь түүнд одоо бүгдийн одоо өргөж авсан фараоны охин мэдээж тэр чинь өөрөө хааны гүнж Мосе бол фараоны зэхүү болж байгаа хгүй охиноос нь одоо охиных нь хүү болохоор зэхүү өөрөөр хэлбэл ханхүү гэсэн үг. Тэр маш олон төрлийн эрдэмт суралцсан тэг хүмүүжил сайтай магадгүй тэрэн дотор нь бас тийм цэргийн одоо тулааны байлдааны бүхэл эрдэмүүд орж байгаа баг. Тэгсэн тэр нэг өдөр түүний одоо санагалдсан гэдэг нь нутаг усаа санагалдсан өөрийнхөө одоо цус нэгтэй тийм үү еврейчүүдийн тухай бодож эхэлсэн байна. Үлс номын 7 дугаар бүлгийн 23 дугаар ишлэлдэр Үлс номын 7 дугаар бүлэг дээр болохоор тэр яг 40 нас хүрэх тэр жилээ гэж Стефан яг чулуудулж алуулахынхаа өмнө яг энэ еврейчүүдийн түүхийг ярьдаг та нар хэрвээ санаж байгаа бол. Тэгээд тэр Мосегийн тухай ярихдаа 40 нас хүрэх яг тэр үедээ тэр нутаг усаа нутаг нэгтнээ тэр Израиль хөвгүүдээ санагалзаж дурсан санаж тэгээд тэд нартайгаа уулзгаар гарваа явбаа гэсэн. Тэгээ нөгөө фараоны одоо ханхууч нь нөгөө боолууд өөрийнх нь цус нэгтээд тэгээ төрөл төрөстэй ер нь яаж амьдарч байгаа бол амжиргааны яаж байгаа бол би чи өөрөө еврей цустай хүн шүү дээ. Би нэг одоо тэгээ яг Египт хүн шиг ингээ байгаад ах нь бас муухай юм да гэж бодоод тэр еврейчүүдтэй уулзах гад ген нь хөдлөөд ингээд очив. Гэтэл яг тэр үед нь явж яхад нь юу болсон гинэ үү? Египт хүн еврей хүнийг зодож ирсэн баг. За яг энэ үед нөгөө еврей зан чанар нь цөсөн хөөрж, цус нь буцалж магадгүй тийм үү. Миний элэг нэгтнийг одоо манай монголчууд энэ тэнд хятадд юм уу Солонгост хаан чи Европт ингээд Монголыг нэг одоо гадаадынхан одоо барьж аваад ингээд зодж ивэл хамгаалах л байлгүй дээ. Одоо очиод миний элэг нэгтэн байна. Миний одоо нутаг нэгтэн байна. Адилхан монгол хүнээ хамгаалалгүй яах. Тийм л юм болж. Тэгэд Мосе очиод Египт хүн еврей эрийг зодж явахт нь иш тийшээ харж агаад хүн байхгүй болохоор нь түүнийг яасан гэсэн бэ? Алдсан. Алаад бүр илсэнд болваа гэсэн. За эндээс одоо асуудал эхэлж. Өөрөөр хэлбэл иш тийшээ харах, нуух, булах. Заримдаа ингээд нэг хууль бус буруу гэмт хэргийн гим нүглийн чанартай юм ингээд хийхдээ хүний имийг авахтаа иш тийшээ харж агаад хүн ингээд хараагүй анзаараагүй хүний имийг авчиж байгаатай яг адилхан. Эсвэл тийм үү? Хүний машиныг мөрөгчөөд зогсоол дээр байсан машиныг мөрөгчөөд иш тийшээ харсан чи камер байдгүй. Янз бүрийн өөр хүмүүс нэг хараагүй юм шиг болохоор нь яваад өгдөг. Мосег иш тийшээ харж агаад хүн байхгүй болохоор нь энэ гэмт хэргийг үлдээд тэгээ тэрийг нуун далдлахын тулд элсэнд болваа гэсэн тэр хүнийг Египт хэрэг. Эндээс бид юу сурах вэ? Бид ийш тийшээ харж байгаад гим нүгэл үлдээд явах юм уу? Эсвэл дээшээ харах ёстой юм уу? Бурхан минь ээ. Надад хэлж өгөөч, зааж өгөөч. Би яг энд одоо барьцаалт чинь би уучраа болохгүй байна. Миний цөс хөдлөөд байна. Миний цөс хөөрөөд байна.
Би сэтгэл хөдлөлөөр аягүй бол хүн ч алж мэдэх юм шиг байна. Надад одоо яг одоо таны удирдамж хэрэгтэй. Би ийш тийшээ энэ тэндээс хараад хүн намайг харж гин үхэн харж гин энийг далдлаад булчих гэж би тэгж шийдвэр гаргамааргүй. Би харин бурхан минь дээрээс намайг хамгаалаач. Бас энэ миний эх орон нэгт еврей хүнийг хамгаалаач гэж тэр залбирх ёстой ч байсан юм л. Эсвэл тэр буруу үйлдэл хийчээд гэмт хэрэг хийчээд гим нүгэл тутгалтчаад гим нүглээ үйлдсэн хэрэгээ илсэнд булахын оронд эзний өмнө гимшиж намайг өршөөж хайрл. Намайг цайруулж, цагаатгаж би үнэхээр одоо бусдыг хайрлсан сэтгэлээсээ болоод зан чанараа би өөрийнхөө эмоцийг удирдах чадсангүй гэж гимших хэрэгтэй байсан. Бид нартай тохиолддог зүйл шүү дээ. Иш тийшээ харж байгаа гим үлдчихдэг. Хин ч ороогүй. Хин ч мдээгүй. Нам дарчи, тас нуучи. Юугаа мэдхгүй бид нар. Пастор юу мэддгийг. Өчигдөр жоохон уудсан. Сайхан богч ажиллаад орчих. Тэ мэ? Моше яг ийм үйлдэл хийсэн. Тэр хараа. Иш тийшээ харж байгаа. Тэр бурхантай харилцах тухай, бурханд гимших тухай, бурханаас асуух тухай, бурханы өмнө хурж ирээд яг одоо сул дорой байдлаараа байхыг хүсэв. Тэгээд тэр нууссан, булсан. Ах дүүнэрээ. Гим нүглийг хизээж булж барахгүй маа. Булж шийддэггүй нэг. Гим нүглийг булаад асуудал шийдэгддэггүй. Гим нүглийг гимшдэг. Гим нүглийнхээ хийсэн зүйлийнхээ төлөө харуулсдаг, харамсдаг. Зөвхөн харамсаад зогсохгүй бурхны өмнө ирээд өөрийн зүрх сэтгэлдээ байгаа тэр айдас эргэлзээг, тэр гимт чанарыг эзэнд дахиад өргөж, эзнэр хамгаалуулах, эзнэр уучлагдах ийм сонголтыг л хийх ёстой байдаг. Харин Моше ингэж чадаагүй. Тэр өөрийн зан чанар, өөрийн одоо омог үнэхээр тэр зоригтой нүнэн, тэр шудраг үнний тал зогссон үнэн. Тэр шудраг бус юмыг хараад тэр өөрийн арга замаар шийдсэн. Гэхдээ өөрийн энэ зам байдал, зан чанар нь хэдийгээр Моше сонгогдсон энийг хинч өөрчлөхгүй. Хэрвээ та сонгогдсон бол, хэрвээ та дуудагдсан бол, Бурхан таныг үйлчлэл дээр тавьсан бол, танд бэлэг авьяасыг өгсөн бол энэ өөрчлөгддөггүй. Би тэгж итгэдэг. Энэ бол дуудлага. Хүн дуудлага олохын тулд хичнээн үйлчлэлээр туршиж үзэж, орж гарч сүм чуулган солиод явахыг үгүйсэхгүй. Гэхдээ дуудлага хэрвээ танд өгөгдсөн л бол Бурхан таны амьдралд орж ирж энэ дуудлагаар чинь дамжуулж өөрийнхөө нэрийг алдаршуулахаар шийдсэн л бол энэ мөнхийн юм байдаг. Та бодоорой. Та нийгэмдэр дуудагдсан байж болно. Та гэр бүлдээ, та сүм чуулганда, та эрчүүдийн төлөө, та эмэгтэйчүүдийн төлөө, та бэлэвсэн эмэгтэйчүүдийн төлөө, өнчин хүүхдүүдийн төлөө, та хэний ч төлөө дуудагдсан байх боломжтой шүү дээ. Тэгээ Моше үнэхээр ингээд одоо өөрийгөө барьж чадсангүй. Тэгээ тэр өөрийгөө бол одоо би яг энэ аргаараа магадгүй би Израильчуудыг надад нэг юм төрөөд исэн юм а би бүр анханасаа яг миний хувь заяа хувь тавилан эргээ хараад исэн чинь 40 нас хүртлээр би ер нь гайхалтайгаар хамгаалагдаад боллоггүйгээр би ингээ фараоны ханхуу өнтер болоод би одоо бүх эрдэмтэн суралцаад сайн хүмүүжил аваад боловсрал аваад ингээ яваад байгаа нь учиртай байсан юм байна. За одоо ингээд энэ муу Египт энэ муу юу вэ? Өөрийнх нөгөө хамгаалах хөнгөө гэж бодсон юм байх та. Одоо ёстой эдний чинь дагуулад улаан тэнгис мэгсийн яраад Египтээс аваад явчих байж гэж бодсон уу. Тэгээ маргааш нь яг тэр байдлаараа хурж ирээд хоёр еврей хоорондоо зодтолж ирсэн чинь нөгөө аргаараа зохицуулах гээд оролцсон. Хөөш шудраг биш вэ? Та хоёр ч ах トゥ үстэй. Та хоёр ч нэг үндэстэн бидтэй. Та хоёр яга хоорондоо чи яга хөршөө зодоод байгаа юм чи? Хөршөө өөрийн биеийг тайралгаа үстэй. Тэгэнгүүт нөгөөдүүл нь халах ташаад Моше чи өстой шудраг зоригтой. Өчигдөр нэг Египтийг нухаад элсэнд булцсан. Одоо бүгдээ хэдүүлээ өстой босъё. Моше яг чи бид нартай адилхан боол биш эрх чөлөөтэй тэр битгийл чи фараоны дараагийн одоо фараонч болох юм билүү? Чи ханхуу штэ. За бүгдээ одоо юу яа? Зэрхэн бариад босъё. Тэгээгүй харин нөгөөх нь бүр эсэргээр чи хин бэ гэсэн. Чи хин бэ хөөе? Библи үгсэн гэж.
Түүнийг дараа өдөр нь очиход хоёр еврейэр зодтолдож байгаа үзэгдэв. Тэрээр буруутанд нь чи юунд хөршөө зодно вэ гэсэнд харин нөгөө хүн хин чамайг бидний дээрх захирагч шүүгч болгосон юм. Чи тэр Египтийг алсныхаа адил намайг бас алах санаатай юу гэсэн. Мосед алах ташаагүй. Түүнийг удирдагч яаж гэж хэлээгүй. Чи өстө азтай шүү, энэ бүх еврейчүүд боол байхад чи эрх чөлөөтэй хүн, энэ бол зүгээр юм биш, энэ тохиолдол юм биш. Одоо хайлуу бид нарыг манлайлаадах. Одоо чи баатарын дүрээр хүрээдэр гэж хэлээгүй. Харин чи хий. Чи өчигдөр Египт хүн алсан мэдээгүй гэж бодоо юу? Чи харсан хараа, ийш тийшээ хараад л исэн шүү дээ чи. Хүн хараагүй ч одоо чи хэлсэнд болцсон шүү дээ. Мэдчил байхгүй. Тэр үтэл хараа фараон мэдчихсэн одоо чамайг алахаар хайж байгаа. Өөрөөр хэлбэл яг дараагийн өгүүлбэр дээр нь байгаа байхгүй. Фараон энийг мэдээд яаж мэдсэн тэр ийш тийшээ харсан хин ч хараагүй л байсан шүү дээ. Тэгвэл хин хэлчихв? Хин харчихв? Өөрийн зан чанараас, өөрийн сэтгэл хөдлөлөөсөө болж, өөрийн бодол өөртөө зөв, надаас илүү, надаас өөр лаг нэгэн байхгүй гэж бодсон учраас хүн яг ингэж алддаг байхгүй. Тэгээ бурхан ингэж ажилдаг. Бурханд Мосе хэрэгтэй үү? Хэрэгтэй. Гэхдээ тийм зан чанартайгаар биш. Тийм эмоцтойгоор биш. Тэгээд нөгөө еврейдээ ингээ хилүүлээд те муугаараа дуудуулаад ёстой тэгж хэлүүлнэ гэж бодоогүй байсан чинь чи өчигдөр нэг Египт хүнийг алсан шиг чи өнөөдөр бас намайг ална чадна гэж бодоод байгаа юм. Чи одоо бидний дээр тавигдсан захирагч юу? Чи шүүгч юу? Ингээд хэлэнгүүт нөгөө чинь буруу юм. За одоо яг хэрэг бишсэн юм байна. Би буруу юм хийсэн юм байна гэд тэр Медианы цөл рүү цуцсан гэж Библи хэлсэн. Тэр цуц. Тэр фараон түүнийг алахаар хайж олж авчираад алах одоо фараон тийм шийдвэр гаргасан. Харин Мосе Медианы цөл рүү цуцсан. Тэр зүхтаж яв. Тэр одоо өөрөө хэн болсон бэ гэхээр юм ханх уу? Тийм одоо тэр зүхтаж байгаа. Тийм оргодол, алуурчин, гимт хэрэгтэн, гим нүгэлтэн байж болох бүх тэр одоо яс шитгэлийн тэр зүйл ангуудыг аваад тэр цутаач. Тэгээ Медианы цөлд очисон. Медианы цөлд очисон нэг худаг дээр очисон. Үлсэж сангасан байх те. Ичиж одоо айж ицсэн байх. Тэгээ тэр худаг дээр очисон чинь тухайн газрын тахилчин тэр 7 охинтой тэр тахилчин тэр охтууд нь хонь малаа услах гэсэн чинь услуулахгүй байгаа тухай. Өөр хончид бас дахиад кино ярих уу? Ямар кино вэ? Унахан 60-аад оныхоо санаарай. 60-аад оныхон байна уу? Намайг дэмжиж өгчөөж. Хөргөн хүүш. Ингээ хоноо услах гэсэн чинь нөгөө нэгдэл хувийн хвшлийнхэн чинь хоорондоо үзээд те. Тэгсэн нөгөө эмгтээчүүд нь ингээд услах гэсэн чинь 2 3 залуучууд нэгдлийн залуучууд услаад. Тэгээ нөгөө ихнэр нь хэн блээд нэрийг мартчих. Та нарыг санахгүй байхаар би ингээ нэрийг бас ингээ сандраад санахгүй байгаа хөөхгүй. Морьтоогоо давхгүй чичээд. Должин байлоо. Должин. Хөргөө хүүдээр дэмбэрэл дээрээ давхгүй чичээд. Дэмбэрлээ хөөч тэд нар чи услуулахгүй байна. Хонь услуулахгүйс. Хин тэгж байгаа муусан юмнууд юм үзээгүй юм уу яадаг ийдэг. Мориндоо зайдан мордож аваад очиод тэн дээр худаг дээр бөөн зодон болоод тэгээд энэ кино за ямар кино ярих гэжсэн юм шүү дээ. Яг энэ шиг Мосе худаг дээр очиод байжсэн чи бас л нөгөө шудраг одоо тэр дүрээр тэнд суужсэн. Нөгөө хончтын хөөж явуулаад нөгөө тахилчийн охтуудын одоо тахилчийн малыг гэсэн үг те услуулад тэгээд тэнд одоо аавд нь таалагдаад тэгээд тэдний амьдрахаар ингээд энэ 40 жилийн тухай хончин нөгөө ханхуу чинь хончин болцсон. Ханхуу хончин болцсон. Энэ 40 жил түүнийг бэлтгэх 40 жил болж бурхан түүнийг одоо сахилгажуулт гэх үү, шийтгэл гэх үү, эсвэл одоо бэлтгэл түүнийг бэлтэж түүнийг жинхэнэ хончны зүрх сэтгэлтэй, жинхэнэ удирдагчийн ухаантай тэгэж эмоцоороо зан характераараа юуны төрөнд хин нэг барьж аваад учрыг олохын оронд одоо алдаг нэгэн биш хүлээцтэй дэвчээртэй жинхэнэ тэр 2 сая гаруй хүнийг авч явах хүний зан чанар ийм байх ёсгүй учраас түүнийг 40 жил Медианы талд Медиан газарт түүнийг бэлтэж байна. Амен. Дахиад Үлс номын 7 дугаар бүлэг дээр юу гэж хэлсэн бэ гэхээр 80 настай байхад нь Мосег бурхан дуудаж ууландаа ирүүлж тэгээд нөгөө одоо шатаад унтардаггүй шатдаггүй бутаа харуулж түнтэй ярилцваа гэсэн баг. 80 настай байхад нь хараа 0-оос 40 нас хүртлээ Египтэд 40-оос 80 нас хүртлээ Медианд 80-аас 120 нас хүртлээ Синайн сүлд Израильчүүдтэй хамт тэнд нөгөө 10 хууль Мосе хууль тогтоож Мосегийн хуулиуд өөрөөр хэлбэл бурхны хуулийг Мосе одоо тэнд одоо тогтоосон бичүүлсэн байна. Ингээд тэр нэг охинтой гэрлээд хүү төрүүлсэн хүүгээ хин гэж нэрлсэн гинүү? Гершом тий? Гершом. Өөрөөр хэлбэл би цагаач шүү дээ. Би цагаач, би орон гэргүү, би одоо өөрийн гэсэн хөрөнгөгүй,
Би одоо ингээд намайг хойноос хөөж мөшгөж би одоо оргож зайлж явж байгаа оргод бол цагаач. Тийм учраас энийг бодоод хүүдээ тэр Гершон буюу өөрөөр хэлбэл цагаачилж ирсэн цагаач монголоор орчуулах юм бол цагаач одоо явуулын хүн гэдэг юм утга агуулгатай хүүдээ нэр өгсөн. Харин хоёр дахь үгээ өөрөөр нэрлсэн. Бурхан хариулдаг, бурхан сонсдог, бурхан туслагч, бурхан хамт байдаг гэж орчуулгадахаар яг хоёр дахь үгээ төрүүлэх үедээ Мосегийн зүрх сэтгэл өөр болж тэр яг жинхэнэ удирдагч, жинхэнэ хончин, жинхэнэ Израилийн ард түмнийг боолчлолоос Египтийн дарлалаас гаргах тэр хүн бэлтгэгдэж байгааг бас түүний хүүхдүүдтэй өгж байгаа нэрнээс харж болно гэсэн. Бурхан ингэж ажилдаг ах та нараа. Бурхан ингэж ажилдаг. Аль эртнээс сонгодог. Хэнийг хэн байхаар, хинээр юу хийлэхээр, хэнийг аль цаг үед өөрийнхөө алдрын төлөө ашиглахаар Бурхан аль хэдийн төлөвлөсөн байдаг. Өнөөдрийн та бидний энд сууж байгаа. Яавч тохиолдлын гэдэг юм уу? Эсвэл яавч зүгээр санамсаргүй зүйл биш. Иремья, иш үзүүлэгч Иремьяд юу гэж хэлсэн гэж бүгд хамтдаа Иремья номын 1-р бүлгийг харцгаая. Иремья номын 1-р бүлгийн 4-р ишлэлээс Иремьягийн дуудлага ба үүрэг гэсэн. Ийхүү эзний үг над руу ирж Иремья хэлж байна. Ихийн хевлид чамайг бүрэлдүүлэхээс өмнө би чамайг мэдэж байсан. Төрхөөс чинь өмнө би чамайг ариусгаж үндэстнүүдэд иш үзүүлэгч болгон чамайг томилсон юм а гэсэн. Төрхөөс нь өмнө ариусгаад үндэстнүүдэд иш үзүүлэгч болохоор аль хэдийн ихийн хевлид бүрэлдэхээс өмнө томилцсон, шийдвэр гарцсан, тушаал бий болцсон. Өнөөгийн бид нартай яг адилхан ш. Бид нар гайхаад идэг үст. Би уул нь одоо ингэж пастор болох хүн биш дээ. Би одоо ингээ хүмүүсийн араас ингэж явах хүн биш дээ. Өөрийгөө яа гэж бас хүнд ингээ зөвлөгөө өгсөн. Хүний төлөө өвдөг дээрээ сөхрөөд нулимсаа урсгаад ингээ залбираад сууж хүн би мөн үү би хизээч өөрийгөө яг ийм хүн болно гэж бодог. Харин Бурхан таныг мэдчихсэн байхгүй юу? Бурхан таныг хүнд үйлчлэнэ, өөрт нь үйлчлэнэ. Бурхан таныг магтан дуудуулна. Бурхан таныг хорхын үйлчлэл хийн. Бурхан таныг хайр инэрлийн үйлчлэл хийн гэдгийг аль хэдийн мэдчихсэн. Бурхан таныг илгээлтийн эзэн болон сайн мэдээ түгээгч болно гэж аль хэдийн мэдчихсэн. Тийм учраас Мосегийн амьдрал тэр үнэхээр гайхалтай. Мосе 40 жил хонь хариулахтай зүгээр нэг одоо цөллөгдсөн учраас тий Сибирийн цөллөгөнд явцсан учраас тэнд ингээ 40 жил хурдан болоосоо гэж өнгөрүүлээгүй. Тэр суралцсан. Тэр дарууссан. Нөгөө нэг 40-тэй байсан омглон залуу, нөгөө шудраг үнний дуу хоолой. Одоо ард түмнээ хүнд ч дарлуулахгүй. Хинээр ч нойлуулахгүй гэсэн тэр залуугаас тис өөр хүнийг Бурхан бий болгосон. Магадгүй өнөөдөр таны амьдрал, миний амьдрал яг энэ 40 жил шиг явж байгаа юм билүү? Амен. Есүс бас л ялгаа баг. Есүс 40 хоног цөлд муу ёрын сүнсэнд соригдсон. Моше 40 жил цөлд хонь хариулахдаа эзнэр сургагдсан. Тэр маш их олон зүйлийг сурсан. Харин тэгээ бэлэн болонгууд нь түнд шатаж буй. Тэгтээ шатаж дуусахгүй байгаа бутыг харуулад одоо чамайг чиний яг цаг болсон ирсэн байна. Одоо чамайг би Израилийн ард түмний хашгираан, тэдний залбирал, тэдний хашгираан, тэдний ёолхтуу надад сонсогдлоо. Би хийсэн гэрээгээ саналаа. Авраам, Исаак, Яаковтай хийсэн гэрээгээ би санаад одоо би өөрийн ард түмнийг Египтийн боолчлолоос чөлөөлөх цаг нь болсон. Харин түүнийг чамаар дамжуулж хийнэ гэж Мосед хэлсэн. Үнэхээр гайхалтай. Хүний амьдрал яаж ингэж өөрчлөгдөж, оронгоороо эргэж, хүний санаанд ормгүй байдлаар хормын төдөд алга хөрвүүлэх мэт ийм үйл явдлууд болдог байна. Бурхан л одоо кино жүжигээр бол Бурхан л ийм тавилт, Бурхан л ийм сценаар одоо ийм тайзыг хүний амьдралд бэлдэж чадах тэр нэгэн бол Бурхан байхгүй. Хэний ч толгойд ингэж орохгүй. Тэр одоо үү олноороо устгагдж байгаа эр хүүстэй хүүхд болгоноос цорын ганцыг суулж авч сагсанд хийж түүнийг нь хамгийн хамгаалж бол хамгийн аюулгүй газарт одоо байж болох аюулгүй газар буюу фараоны ордонд фараоны окноор хамгаалуулж тэгээ зогсохгүй Мосег хүчрхэг эрүүл сарвал хүүхд болохын тулд төрүүлсэн ээжийг авчирч бүр дээр нь цалин өгүүлж хөхүүлээд бүх эрдэмт сургаад дараа нь түүнийг ихний сорилтонд бүтрхийг нь хараад за би чамайг бэлтнэ гэд Медианы цөл рүү явуулахдаа бас сайн хүнтэй уулзсан. Тэр дахилж үнэхээр сайн хүн байсан. Тэр бурхантай хүн байсан. Тэр охтуудаасаа өгч тэр явуулын хүн хизээ нэгэн цагт өөрийг нь одоо эсвэл охтуудынх нь хоолоо хэрчээд хамаг хонь малын туугаад явчихна гэж айхгүйгээр өөрийнхөө охиныг хүртэл өгч.
Энэ болгон Бурхны гар биш гэж юу? Энэ Бурхны гар. Өнөөдөр та өөрийнхөө амьдралыг бодоод үз. Та яг энэ Мосе шиг хэрвээ та Бурхан миний амьдралд орж ирээч. Өнөөдөр миний гэр бүлийг та удирдаач. Бурхан миний ажил бизнесийг, ажил үйлсийг та өрөөж өгөөч. Танд заавал төлөвлөгөө байгаа. Өнөөдөр магадгүй яг өөрөө сайн ойлгохгүй эсвэл хүснээр минь амьдрал явагдахгүй, амьдрал үргэлжлэхгүй байгаа ч гэсэн Мосе 40 жил цүлд хонь хариулахдаа энэ гонгоноогүй, гоншгонож гоншгонсон байсан ч гэсэн энэ дуудлагаасаа ухраагүй байхад би ч гэсэн өнөөдөр өөрийнхөө энэ байр суурь өнөөдөр надад өгөгдсөн хувь тавилан, хувь заяа миний дэргэд тавьж өгсөн хүмүүсийг би хайрлах шийдвэрээс буцахгүй бай гэж бид нар хэлэх ёстой юм аа. Амен. Бүгдээрээ суралцсаар байх бол бид нар Библиэс сурна. Библи гэдэг бол Бурхны үг хинт усаагаар шиг хэрэгтэй вэ гэхээр надад, танд, бид бүгдэд хэрэгтэй. Бүгд хамтдаа суудлаасаа босцгоо. Халелуя. Гайхамшигтай Бурханд итгэдэг. Үнэхээр юр болсон юм. Үйл явдлыг нь бид нар мэдэхгүй ч гэсэн тэр ихийн хөвлөд хин нэгнийг бүрэлдүүлэхээс нь эсвэл заавал ихийн хөвлөд бүрэлдэхээс нь өмнө биш гэлээ гэхэд 12 шавийг 12 дагалдагчийг та нар санаарай. 12 дагалдагчийг аль хэдийн загасчин, тэнд татвар хураагч, тэр аль хэдийн одоо ахуй амьдралтай гэр бүлтэй байхад нь тэр бас дуудлага өгч ирсэн. Өөрөөр хэлбэл хүн болгонд зориулсан Бурхны цаг хугацаа гэж байна. Танд бас тэр байгаа. Та энэний хаагууранч бултах арга зам гэж байхгүй. Амен. Бүгдрээ гараа өргө залбирцгаая. Их эзэн минь танд баярлалаа. Өнөөдрийн үгийн төлөө баярлалаа. Эзэн Бурхан минь ээ. Үнэхээр бидэнд суралцах зүйл ямар их юм бэ? Өнөөдөр бид нар яг л адилхан хүн шүү дээ. Бид нар бардан байдаг, бид нар атаархуу байдаг, бид омглон байдаг, бид нар эмоцод орж дийлдэггүй. Бид нар өөрийгөө хин нэгэн гэд бодцсон байдаг. Эсвэл бид нар өнөөдөр хин нэгнийг шүүх эрхтэйгээ бодцсон байдаг. Эзэн минь ээ. Өнөөдөр Мосегийн дүр гэдэг бол хуучин гэрээний Мосегийн дүр гэдэг бол Христ таны дүр. Таны хүн төрлөختнийг гмийн боолчлоос чөлөөлсөн. Ирэх чөлөө болгосон. Тэр үйл явдлыг хуучин гэрээнд Мосегоор дамжуулж бас өнөөдрийн Библийн үгээрээ дамжуулж та бидэнд мэдүүлж байгаа хэрэг гэж бид нар хүлээн авч яана эзэн минь. Эзэн минь. Мосе бууж өгөө. Мосе буруу зүйл хийсэн ч гэсэн тэр гим төрийг үйлдэлсэн, тэр хүн алсан, тэр хэрэгэ нүглээ элсэн болох гэж оролцсон боловч тийм арга замаар биш гэдгийг та ойлгуулсан. Өнөөдөр хэрвээ бид нар яг л Мосе шиг бодож сэтгэж, Мосе шиг ааш зан гаргаж байгаа бол та биднийг уучлаарай их эзэн минь. Уучлаарай. Бид өөрсдөө бүтээгээгүй. Бид хизээ хаана аль улс орны иргэн болж хэнийг эрт хиддэх хүү, хиддэх охин болж төрхөө бид шийдээгүй. Тийм учраас өнөөдөр бид Бурхан болж тоглох эрх байхгүй. Бурхан тантай суудал булаацалдах эрх байхгүй. Энэ амьдрал танаас өгөгдсөн, танаар өрөөгдсөн, жившөөрөгдсөн. Таны нэгүсэл байгаа учраас би өнөөдөр амьдарч байгаа гэсэн ийм сэтгэлээр таны дагалдагч байхад минь та туслаач гэж танаас гуйж. Та туслаач, даруй байхад минь илүү их төвчээртэй байж сурахад минь та туслаач гэж танаас гуйж. Юмд төрөгдөхгүй байхад альва ямиг тантай ярилцаж гимших хэрэгтэй тэр бүхий л амьдралын хэсгүүд дээрээ гимшиж талархах ёстой зүйлдээ алдлаггүй талархаж амьдрч сурахад минь та туслаач гэж танаас гуйж. Та туслаач. Бид үнэхээр суралцмаар. Бид эд шидийн элбий юм шиг амьдралыг хүсэхгүй байна их эзэн минь. Бид зүгээр л суралцмаар. Бид илүү их холыг харж, илүү их таны төлөвлөгөө иш үзүүлэгчдийн хүртэл эсвэл дагалдагч шав нарын хүртэл та өөрийн тааллын дагуу та дуудлага өгч сонгож та Библиэрээ дамжуулж эрх мэдэлтэй Бурханд цорын ганц та шийддэг. Эцсийн үгийг таал хэлдэг. Бидний амьдралын замыг таал зурдаг гэдгийг бид ойлгож авч яана эзэн минь. Та туслаарай эзэн минь. Буруу явах вэ? Буруу шийдэх вэ? Муу ёрийн сүнсний олз утсан күгэлтэй болох вэ? Эзэн минь ээ. Хэрвээ эрсдэлтэй зам дээр яг одоо энд байгаа бид бүгдийн хин нэг нь зогсож байгаа бол та ариун сүнсээрээ дамжуулж биднийг чиглүүлж өгөөч эзэн минь. Буруу шийдвэр гаргахад
Мэдэх мэдэхгүй санаатаа санамсаргүй тийм үйлдэл хийхэд бэлэн байгаа бол эзэн минь яг одоо биднийг сэрэмжлүүлж ариун сүнсээрээ дамжуулан биднийг зөвийн зам дээр зогсоож өгөөч. Зөв сонголт, зөв шийдвэр гаргахт минь та туслаач. Гэр бүлийн амьдрал, бусадтай харилцаан дээр, улс нийгэмдээ ажиллаж хөдөлмөрлөж байгаа, сүм чуулгандаа үйлчилж байгаа бүхий л амьдралын хэсгүүд дээр минь таал удирдаач гэж танаасаа гуйж. Таал биднийг удирдаач. Таал биднийг чиглүүлээч. Таал бидэнд Тэнгэрээс зааж өгөөч эзэн минь ээ. Таныг бурхан гэдгийг тунхаглая. Таныг эзэн гэдгийг тунхаглая. Таныг бүтээгч гэдгийг тунхаглая. Бүх алдрыг танд өргөе Есүс ээ. Бүх магтаалаа танд өргөе эзэн минь ээ. Есүсийн нэрээр бүгдээрээ хамтдаа эзнийг алдаршуулцгаая. Түүний нэрийг дээдлэцгээе. Түүний нэрийг хүндэлцгээе. Халелуя. Халелуя Есүс. Бүгдээрээ хоёр ороо дэшнү. Халелуя Есүс. Халелуя. Бүгдээрээ хамтдаа эзэн Есүс Христэд алдрын чангаас чангаалгадчлыг өргөё. Эзэн бурхан Есүс Христ, эзэн бурхан бүтээгч эзэн, эзэн бурхан ариун сүнс бурханд бүгдээрээ алдрын чангаас чангаалгадчлыг өргөцгөөё. Түүний нэр алдаршгүй болтугай. Есүсийн нэр алдаршгүй болтугай. Христ алдаршгүй болтугай. Бурхан мандтугай. Бурхан мандтугай. Амен.